Hi. За надаа өнөөдөр Wuthering Heights зохиол бас Wuthering Heights кино хоёр байна. Тэгээ би залруулах ихээр ирлээ хүмүүсээ. Хэрвээ та энэ киног үзсэн байгаа бол эсвэл үзээгүй байгаа бол энэ Wuthering Heights гэдэг 1800 онд бичигдсэн Emily Bronte-гийн зохиолоос шал өөр шүү гэдгийг тайлбарлах гэж ирлээ. За яагаад тэгэхээр энэ Wuthering Heights зохиолоор сэдвүүлж адапт хийсэн маш олон төрлийн зөндөө олон кино байд юм лээ. Тэгээ би алийг ч үзэж байгаагүй. Гэхдээ 2026 онд гарсан Jacob Elordi, Margot Robbie хоёрын тоглосон Wuthering Heights-ыг би өчтөр үзсэн. За тэгээд үзэхэд ингээд зүгээр энэ зохиолыг огт мэдгүй хүн тэр киног үзсэн бол яг ингээд юм хайрын гонигтай хайрын түүх юм байна л гэж ойлгох байх. Харин яг энэ сонгодог зохиолыг нь барьж аваад үзэх юм бол it's really bad, but worst. Айгуу муу adaptation гэж би бол хэлнэ. Stop it. Get some help. Гэхдээ би ингээд шууд киног нь муулгах байгаа юм биш. Зүгээр одоо сая хэллээ шүү дээ. Ингээд зохиолыг нь мэдгүйгээр Wuthering Heights киног үзэх юм бол everything's fine, I think. Гонигтай хайрын түүх байна, гоё жүжигчд байна, хувцалт нь гоё байна, хөгжим нь гоё байна, гоё найруулагч байна. Тэгээ Saltburn би дуртай. Ер нь яг киноны хувьд боломжийн байж болно. Гэхдээ яг Wuthering Heights гэдэг нэр өгөөд энэ зохиолоос сэдвүүлсэн гэж хэлэхэд бол айгүй дутууд болмог зөндөө их алдаанууд байсан. Баггүй юу? Тийм болохоор би adaptation-ы хувьд амар муу гэж үнэлнэ. За киноны хувьд бол дундаж гэж үнэлнэ. Тэгээд энэ бичлэгийг ингээд хоёр хэсэгтэй байлгахыг гэж бодож байгаа. Эхлээд би яг энэ зохиол дээр спойлертай юу гардаг вэ гэдгийг нэггүй тайлбарлаж өгье. Хоёрдугаар хэсэгт болохоор кинон дээр алийг нь харуулсан юун зөрүүтэй байсан, юун дутуу байсан гэдгийг тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгээд бичлэгтэй маань хамтаагаарай. Одоо хэдүүлээ энэ номоо тайлбарлая. Wait for it. Here it comes. За зохиол болохоор одоо шууд гол дүрийн хоёрын маань бага наснаас эхэлдэггүй. Яг үүндээ 1800 онд одоо Mr. Lockwood гэдэг эрхэм одоо юм хоёр зэрэгэлдээ харш байгаа гэж бодоорой. Хоорондоо 4 милийн зайтай. Нэг нь Thrush Cross Grange, нэг нь Wuthering Heights гэдэг юм хоёр харш байгаа. За тэгээд энд байгаа харшийг нь Lockwood түрээслэхээр ирсэн. За түрээслэж байгаа хүн нь бол Wuthering Heights-ийн эзэн Mr. Heathcliff байгаа. За тэгээд нөгөө нэг тэр аюу тийм шуургатай, байнга юм салхи явж идэг тийм газар ахгүй. Нэрээ энэ Wuthering Heights гэдэг нэр нь монголоор шуурах өндөрлөг гэдэг гэж орчуулагддаг. Ингээд байнга юм stormy, байнга юм салхи шуурга болж идэг тийм өндөрлөг газар байдаг хоёр харш байгаа. За тэгээд Lockwood болохоор тэр нэг юм салхитай өдөр тэр Wuthering Heights ингээд Heathcliff-тэй танилцаад айгүй хачин зан арын шинтэй хүн байсан. Тэгээд нэг юм охин байсан. Тэгээд ер нь тэр айлын ингээд тэр айлын одоо байр байдлыг юусоо ойлгохгүй байсан. За тэгээд Lockwood болохоор тэдний үйлчлэгч Nelly гэдэг хүнээс ерөнхийдөө энэ ямар учиртай хүмүүс юм бэ? Түүхийг ярьж өгөөч гэж хүсээд за тэгээд Nelly бага наснасаа эхлээд энэ хоёр харшийн дунд ингээд ажилласан түүхээ юу харсан гэдгээ Lockwood-д ярьж өгж байгаа маягаар энэ бүх түүх эхэлдэг байгаа. Зохиолын үйл явдал 1700 оны сүүл үед болон 1800 оны хүн хүртэл үргэлжилнэ. За Wuthering Heights болохоор Mr. Earnshaw болон хатагтай Earnshaw хоёр хүүхэдтэйг амьдардаг. Catherine болон Hindley. Catherine нь бол одоо манай гол дүрийн эмэгтэй, Hindley бол түүний ах нах. За ингээд аав нь болохоор нэг өдөр ингээд гадуур явж ирээд тэгээ нэг юм orphan хүүхэд авчирдаг байхгүй гэртээ. Тэгээд тэр нь болохоор юм dark skin toned, gypsy faced юм хүүхэд байсан. За бичиг үсэг мэдгүй ингээд ярьж мархан ч гэсэн айгуу тийм баг хүүхэд байсан. Тэгээ гэртээ бол авчирсан. Ээж нь бол дуртай байгаагүй. Гэхдээ Catherine бол маш их таалагдаад тэгээд Heathcliff гэж нэрлсэн байгаа. За тэгээд юу болдог вэ юм бол хатагтай Earnshaw нас орно. Түүний дараа эцэг нь нас орно. Ингэсний дараагаар болохоор одоо тэр Wuthering Heights цайзын эрх мэдэл одоо юм одоо үв залгамжлал нь болохоор Catherine-ийн ах буюу Hindley-д очиж байгаа. За энэ цагаас хойш бол Heathcliff-тэй маш онцгүй айгу муухай харьцаж эхэлдэг. Яг л юм боол зарц мэт харьцаж эхэлдэг. Одоо тийм байсан ч гэсэндээ Catherine, Heathcliff хоёр бол маш үзэггүй найзлсаар
байсан. За тэгээд Heathcliff Hindley ах нь сурах гад яваад буцаж ирэхдээ их нэртэй ирдэг Francis гэд. За Francis-ийн тухай бол нэг их мэдээлэл гардггүй, хаанаас ирсэн ямар эмэгтэй энэ бол мэдэгддэггүй. Тэгээд тэр хоёр нэг хүүхэдтэй болдог, Hareton гэх хүүхэд байгаа. За энэ бол ингээд тэдний ахын хувьд юм явсан. За Catherine яасан бэ гэх юм бол Catherine Heathcliff хоёр ч айгүй найзууд байсан. За тэгэнгүүт одоо энд Wuthering Heights байгаа. Энд ингээд Thrush Cross Grange байгаа. За тэгээд эднийд ингээд нэг юм хөрштэй болж байгаа. Тэр нь Linton гэдэг айл байгаа. За Linton болохоор яг адилхан ноён Linton болон хатагтай Linton. За тэгээ тэдний хоёр хүүхэдтэй. Edgar болон Isabella. Isabella охин дүү нь, Edgar болохоор ах нь бас эмэгтэй хоёр хүүхэдтэй. Тэгээд Catherine-ийн өдөр явж байгаа. Тэдний нохоонд ингээ хаазуулаад тэгээд бэртэл авсан учраас ингээд Линтний гэр бүлд тэр нөгөөний Thrush Cross Grange-д болохоор байхаар одоо хөлөө итгэл байхаар болдог. Тэр нь нэг 6-7 хоног орчим сар гарan байсан байхгүй юу. Тэгээд буцаад ирсэн чинь Catherine нилээ юм өөр болцсон байсан. Одоо ингээ хувцлалт ярьж байгаа байдал нь ер нь шал өөр болцсон байсан. За тэгээ энэ үед болохоор энэ үеэс хойш болохоор нөгөө нэг Линтний том хүү Эдгар дараа нь Catherine гэрлэх санал тавьдаг байхгүй. Тэгсэн чинь Catherine гэрлэх саналыг хүлээж авдээ. Тэг хүлээж авсан шалтгаанаа нөгөө үйлчлэгч Nelly-тэй ярьж явах үед нь манай Heathcliff сонсчдөг. Тэг Heathcliff ямар хэсгийг сонсдог вэ гэх юм бол би Heathcliff-тэй гэрлэж чадахгүй, нийгмийн байр суурийн хувьд, хөрөнгийн хувьд ингээд намайг ухраах, degrade би хийж чадахгүй гэж хэлхийг нь Heathcliff сонсоод яваад өгдөг. Харин Catherine болохоор би тэгж чадахгүй. Гэхдээ би түүнд амар хайртай. Магадгүй би Edgar-тай суугаад өөрийнхөө одоо энэ байр суурьаараа түүнийг сургах ингээд нийгмийн байр суурийг дээшлүүлж чаднаа гэж уг нь нээлээд ярьдаг хгүй. Даанч Heathcliff тэр хэсгийг сонсоогүй яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш бол ингээд Heathcliff ор сургуу алга болоод 3 жил болдог. Хаашаа явсныг, яасныг хинч мэдгүй. Тэгээд Catherine айгуу гонглсон ч гэсэн нөгөө Edgar-тай гэрлэх саналын зөвшөөрсөн. Тэгээд тэр хоёрыг гэрлэж байгаа 3 жилийн дараа Heathcliff гинт гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө юм slave төрхтэй юм нөгөө нэг боол зарц шиг биш, айгуу тийм классик юм gentleman болсон хүрээд ирдэг. Бас нэлээд хөрөнгөтэй болсон байдаг. Энэ тухай бол яаж тийм болсон нь бол гарахгүй. За тэгээд эрэхт нь Heathcliff-ийг эрэхэд Catherine юу нь болж ирэмсэн байдаг. Тэгээд одоо ингээд буцаад 3 жилийн дараа Heathcliff баян болон хүрээд ирж байгаа. Catherine жирэмсэн байгаа. Тэгээ энэс өмнө нь болсон бэ гэх юм бол Catherine-ийн ах байгаа штэ. Francis тэгээд нөгөө хүүтэй Hareton гэдэг хүүтэй. Catherine-ийн ахын эхнэр Francis нас барсан. Тэгээд тэрнээсээ болоод ах нь Hindley ер нь амар тийм сэтгэл готролд ороод алкохолик болоод тийм болдог. Тэгсээр байгаад ер нь бол ингээд нас бардаг хгүй юу. Тэгэхээр одоо ингээд Catherine газар үлдчихэж гэсэн. Тэгээд Heathcliff буцаж ирээд Wuthering Heights ер нь худалдаж авдаг тийм юм болдгоо. За тэгээд Heathcliff-ийг буцаад ирсэн чинь Catherine айгу сонирн болж байгаа штэ. Тэгээ нөгөө ингээд буцаа хүрээд ирлээ. Хайртайс өн хүрээд ирлээ. Тэгээд тэр хоёр ингээд нам дээр бол ингээд яг яасан хийсэн гарахгүй. Гэхдээ юу яа би биентэйгээ ингээд ойлголцоод уг нь ингээд ярилцаад байсан боловч Heathcliff ерөнхийдөө бол ингээд revenge авалтын сэтгэл зүгээр нөгөө нэг Edgar-ийн дүү Isabella-тай гэрэлдэг. Тэгэхээр одоо ингээд ах トゥ хоёртой Heathcliff, Catherine хоёр гэрэлж ин гэсэн үг байхгүй юу. Тэгээд Heathcliff болохоор Isabella-тай айгүй муухай харьцдаг, abusive, toxic ер нь юу гэдэг бүх юмар нь тэгж харьцдаг байсан. Тэгээд Catherine болохоор нөгөө ингээд Isabella-тай гэрэлчингүүт нь сэтгэл санаагаар унаад өөрийгөө ингээд юм идхийг хоройд гэж ирэмсэн байгаа шүү дээ. Тэгээ амар тийм турж хязгаад хүнд хэцүү байдалд байгаад тэгээ хүүхдээ төрүүлчээд Catherine нас бардаг. Хүүхдээ төрүүлдэг. За тэгээд тэр шөнө болохоор Heathcliff ингээд маш их харамсаад Catherine-ийн сүнсийг дуудаад намайг хүн өгтөл ингээд чиний сүнс юм хаунд хийгээрэй гэдэг тийм ингээд гэж хэлдэг байхгүй юу. Ер нь бол тэгээ ингээ хүүхэдтэй болдیں۔ Тэр хүүхдийн Cathy гэдэг охинтой болдог. Catherine-аас төрсөн охин Cathy. За тэгээд Isabella болохоро Heathcliff ихнэр Isabella болохоро нөгөө нэг айгуу тийм хэцүү abusive байсан учраас яваад өгдیں۔
одоо Heathcliff-ээс зүхтаад яваад өгдөө гихтээ жирэмсэн байсан. Тэгээд очоод Лондон руу явдаг хаа. Тэгээд төрчдөг байхгүй. Тэр нь болохоор эрэгтэй хүүхэд, тэрийг нь болохоор Linton гэдэг. Isabella-гаас төрсэн эрэгтэй хүүхэд Linton. За одоо ингээ Heathcliff яаж байгаа вэ гэх юм бол нөгөө нэг Wuthering Heights харштай байгаа. Тэгээд Hindley-гийн хүү Hareton байгаа шүү дээ. Тэгээд аав ээж нас орсон. За тэгэнгүүт нөгөө нэг Thrush Cross Grange болохоор Edgar-ийн охин Cathy хоёр байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ энэ хоёрыг бол ингээд уулзуулахыг айгүй хориглдог байсан. Тэгсэн чинь Edgar нас орчнаа. Edgar нас орохоор яг Cathy ганцаар үлдчихэж байгаа тийм. Тэгээд нөгөө нэг Linton гэдэг нэг өөр Лондонд байгаа Heathcliff-ийн хүү байгаа. Тэгээд тэр нь болохоор яаж буцаж Wuthering Heights ирдэг гэх юм бол ээж нь нас орчдөг, Isabella нас орно. Тэнгүүд Linton буцаад Wuthering Heights ирж байгаа. За тэгээд одоо ингээд 3 юм болж штэ. Earnshaw, тэгээ Heathcliff, тэгээд одоо энэ Cathy-гийн үе гэдэг ингээд 3 үе дамжина гэсэн үг. Тэгээд юу юм болохоор одоо энэ үед болохоор Heathcliff-ийн хорон санаа тэр нөгөө өшөө авалт нь болохоор улам бүр айхтар болоод тэгвэл одоо ингээд надаас төрсэн Linton хүү Catherine-аас гарсан Cathy хоёрыг ингээд гэрлүүлэн хамт байлгана гэж үздэг байхгүй юу? Гэтэл бол тийм юм болтгүй. Тэр хоёр нөгөө нэг бие биендээ тасаж масаж өгч чадахгүй байсан. Тэгээд эцэст нь юу болдог вэ гэх юм бэ? Linton гээд хүүн бас нас барчнаа. За тэгээд юу үлдэж гинэ вэ гэх юм бол одоо энэ Wuthering Heights харшид ноён Heathcliff байна. Cathy охин нь байна. Нөгөө нэг Hareton гээд хүү байна. Ингээд энэ гур үлдэж байгаа хгүй. Тэгээд анх зохиол бол эхлэхдээ энэ бүх үйл явдал нөгөө эхнээсээ эхлэегүй шүү дээ тий. Нөгөө Nelly гээд найныг ингээд энэ бүх түүхийг ярьж эхэлж байгаа. Тэгээд ингээд Linton ер нь бол биш нөгөө нэг анх байр түрээсэлжсэн Lockwood-д энэ зүйлийг ингээд ярьж өгөөд тэгээд Lockwood ингээд буцаад явдаг хгүй. Тэгээ нэг хэдэн сарын дараа буцаад ирсэн чинь Heathcliff болохоор нас орсон. Тэгээ түүнийг ингээд Nelly олоход бол юм нөгөө нэг байнга тэр чинь сүнсэн насан туршид нь хаунд хийгээсэй гэж нөгөө Catherine-аас хүссэн шүү дээ. Тэгээд ийм инээмсэглэл тодруулаад нас орсон байсан гэж хэлтий. Харин тэгээд Heathcliff-ийг нас орсны дараа нөгөө хин хоёр Cathy, Hareton хоёр бие биендээ ер нь бол дургүй байсан. Hareton чинь одоо уншиж чаддгүй тийм айгу соёлоос хол хүүхэд байсан. Тэгээд Lockwood-ыг буцаад ирэхэд бол юм Cathy, Hareton бичиг үсэг зааж байгаа. Ер нь хоорондоо айгу тийм дайггүй болцсон байгаа дүр зургийг хараад ингээд зохиол маань дуусна юм аа. Тэгээд ер нь бол тэр энэ хоёр ингээд романстай болж байгаа гэж ойлгогдохоор. Гэхдээ нөгөө нэг удам гарлыг бодоод үзэхэр юм чи ах トゥ хоёрын хүүхдүүд өгн байгаад байгаа шүү дээ тий. Гэхдээ ер нь бол I don't know тийм юм болол дуустыг. За зохиолын хувьд ийм олон адармаатай эдрүүтэй үйл явдал өрнөдөг. Одоо 3 үеийн түүх гардаг ийм зохиол байгаа байхгүй юу? Энэ зохиол чинь тэгээд нэг тийм айхтар уянгалаг хайрын түүх бол биш. Энэ чинь одоо ийм эмигнэлт өшөө авалтад ийм хортой тийм түүх шүү дээ. Ер нь бол тэгж ойлгогдохоор байгаа. За ингээд хэдүүлээ. Ер нь бол зохиолыг нь юу гардгийг ойлгочлаа шүү дээ тий. За одоо кино руу оръё заяа. Нөгөө нэг кино. Энэ кино яагаад надад таалагдаагүй вэ гэх юм бол за би дахиад хэлье. Яг киноны хувьд жүжигчид костюм зураг settings бүх юм гоё исэн шүү. Надад болж байсан. Зүгээр л одоо энэ зохиолыг алж байгаа хэд хэдэн зүйлийг л энд дурдъя. Хамгийн ихэнд энд болохоор ингэж Nelly ингээд түүх ярьж байгаа storytelling хийж байгаас биш шууд одоо юм Catherine-ийн бага наснаас хэлж байгаа юм. Тэгээ Catherine-ийг ер нь бол Cathy гэж зуудаад байдаг. Catherine чинь Cathy гэдэг охин төрүүлсэн болохоос биш нэр нь бол өөр шүү дээ Catherine. За тэр чи яах вэ? Тэгээд энд болохоор юу байхгүй. Catherine-ийн ээж хатартай Earnshaw байхгүй. Бүр тэгээд ах нь Hindley байхгүй. Ингээ хоёр дүр байхгүй. Аав нь тэр хүүхдийг олоод ирж байгаа юм. Тэгээд тэр хоёр найзлаад өсөж байгаа юм. За тэгээд Linton-ийн гэр бүл Linton-ийн аав ээж хоёр байхгүй. Нэг хоёр охин л хоёр ах トゥ хоёр л тэнд байж идэг. За тэгээд тэр нөгөө нэг Edgar-ыг дүрсэлж байгаа нь болохоор нэг тийм цагаан ус мөстэй хөвшин заяа хар арьс марьстай. No. Тэр чинь юунаас Catherine-аас дөнгөжл 3 ах хүүхэд байсан. Тэгээд одоо энэ хоёр тоглож байгаа жүжигчин байна шүү дээ тий. Margot Robbie,
Jacob Elordi хоёр. Энэ хоёр амьдрал дээр 28, 32 илүүтэй настай. Зохиол дээр гарч байгаа энэ хүүхдүүд чинь 18, 16, 17, 18-тай хүүхдүүд. Тэр хүүхдүүдийн хооронд ингээ болж байгаа үйл явдлахгүй. Тэр чинь ингээ бага насндаа гэрэлж байгаа. Тэгтэл ингээ 30 эдтэй Margot Robbie тэр 19-тэй нас барж байгаа Catherine-ийн дүрийг бүтээн гэдэг бол надад нэг тийм онц санагдаагүй. Тэгээд айгуу тийм хөгшин хүнээр дүрслэгдсэн. Энэ зохиол дээр чинь одоо бага насны хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо Romeo and Juliet чинь жоох хүүхдүүд байсан шиг эдгээр чинь жоохон дөрөв. Дүрийн хувьд бол хөгшин хүмүүс сонгосон юм шиг надад санагцсан. За тэгээд зарим нэг дүрийг бол байхгүй болгоцсон байсан. Тийм учраас одоо зохиол ингээд зөвхөн нийл талыг харах өнцгийг олгочих жоохгүй. Нөгөө нэг Хендли хадагтай болно. Линтон яагаад нас орсон энэ огт мэдэх боломжгүй болгочихж байгаа юм ингэснээрээ. За тэгээд бас нэг зүйл нь гэх юм бол Jacob Elordi дээр юу штэ энэ гол дүр Heathcliff биш үү? Heathcliff чинь дүрслэгдэхдээ dark skin gypsy гэж ярьдаг. Яагаад ч white хүн бол биш. Тэгэнгүүт энэ кинон дээр ингээд romanticize хийхэд ийм царайлаг залуу тоглуулж байгаа. Тэгэнгүүт ингээд нэг царайлаг залууг нь дурлаад байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгтэл зохиол дээр эн чинь уусаа slave болоо ингээд гудамжинд хаягдсан байсан. Цагаан арьстай хүн биш манайхаа биш ахгүй. Тийм нэг зүйл бас байна. Тэгээд тэгээд энэ кинон дээр Catherine-ийн хүүхдийг miscarriage болгоод зулбсан гэж гаргадаг. Тэрнээсээ болоод Catherine нас орж байгаа гэж ярьдаг. Тэгэхээр ингээд энэ зохиол үргэлжлэх part 2 муу гарах ингээд энэ кино part 2 болох юм ч боломжгүй болж байгаа. Угаасаа яг нэг ангитай төлөвлөж хийсэн баг. Гэхдээ энэ чинь ингээд 3 үеийн түүх дахиад нэг юм юу байгаа штэ. Үе хүүхдүүдийн одоо нас байгаа. Тэр гараагүй, тэр байхгүй. Тэгээд Catherine-ийн аавыг айгүй муухай дүрсэлсэн. Тэг яг нөгөө нэг ингээд ахыхын дүр байхгүй байгаа учраас аав хоёрыг нэгтгээд нэг тийм alcoholic abusive хүн гаргаж байгаа. Гэтэл зохиол дээр байгаа бол айгүй өөр хүн Heathcliff сайн ханддаг хүн. Гэтэл айгүй тийм буруу өнцгөөс дүрсэлсэн байсан. Тэгээ нэлээд удаан ер нь бол амьдруулсан. Гэтэл зохиол дээр бол Catherine Heathcliff хоёрыг жоохон бахтан нас ордог ийм дүр байсан. За тэгээд ингээд зохиолын алдаатай хэсгүүд бол зөндөө байсан. Тэрнээс гадна хамгийн гол хэсгүүд нь гэх юм бол ингээд энэ киног ерөөсөө л нэг тийм smart болгоо хийсэн. Амар erotic scene тэгэл юм айгуу sexual сэтэл өхөр хэсгүүд маш их байсан. Smart гэж юу вэ гэх юм бол та бүхэн хайгаад үзээрэй. Одоо ном зохиол дээр smart зохиолууд гэх юм бол амар их нэмэх 18 scene-үүд гардаг тийм одоо pornography sexual хэсгүүд амар гардаг нэг тийм smart одоо slang байдаг, smart тийм зураг, бичлэг, бичвэрүүд зөндөө байдаг тийм smart book шиг одоо fan fiction шиг ерөөсөө болгоо хайцсан юм шиг надад санагдсан. Яг жүжигчт нь гоё болохоор л ингээд хүмүүс ингээд fantasize хийгээ сайхан санагдаад байх. Гэхдээ энэ зохиолыг тэгээд ерөнхийдөө энэ киноны уур амьсгал нь PG хит чи I don't know. Гэхдээ юм хитрхи ер нь л жоохон хитрхи санагдсан. За тэгээд зарим нэг хувцалт нь болохоор ерөөсөө тийм 18 дугаар зууны үеих байхааргүй айгуу тийм амар уцтнууд энтер байсан. Тэр одоо интерьер дизайн энтер нь бас арай хэтрүүлэгтэй хэсгүүд ч гэсэн ер нь бол байсан. За тэгээд брэнд хийх ер нь бол ингээд шүүмжлэх ихэнх юм би ярьчлаа дөө. За өөр та нарт ямар санагдсан бэ? Киног нь үзсэн үү? За зохиолыг нь уншсан уу? Надтай ямар санагдаж байгаа? Бодлоо хуваалцаарай. Миний хувьд бол ийм байлаа. За бичлэг маань үзсэнд баярлалаа. Хэдэл дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.